Энэ удаагийнхаа бичлэгээр 2026 оны Италийн драм төрлийн Feel My Voice киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Их хотоос зайдуу байрлах Муссо гэр бүлийн ферм. Шин дунд болж байхад төрөх болсон илжигний орлох дуунаар элита охин төрүүлж сэрээд бусдыгаач сэрэн. Нар мандсан хойно илжигч эсэн мэнд, төлөнч эсэн мэнд. Малын эмч амжиж дууцсан болж гээд элитагийн сонсголыг магтана. Элита ахлах сургуульд орох эхний өдрөө гэр бүлтэйгээ хамт өглөөний цай уух бөгөөд Муссо гэр бүлийн цорын ганц ярьж бас сонсож чаддаг нь элита охин юм. Гэр бүлдээ ганцаараа ирүүл байх нь түүнд маш олон хариуцлагыг авчирна. Наад зах нь эцэг эх нь гойжуулж орхисон крантны усаа сонсохгүй байх жишээтэй. Түүний эцгийг Алессандро, ээжийг нь Катрина гэдэг харин дүүг нь Франциско. Сонсголын бэрхшээлтэй эцэг эх дүү нь өөрсдийн мэдлгүй чанга чимээ гаргах бөгөөд элитад энэ бүхэн тэртэ байдаг учраас хөгжим сонсохыг илүүд үзнэ. Шин дунд сэрж илжигтэйг ноцолцсон элита хангалттай нойр аваагүй байх бөгөөд хичээлдээ явах замдаа хүртэл фермийнхээ амьтдын идэж тэжээлийн талаар борлуулагч нартай уудсаар ярьж байлаа. Хичээлийн эхний өдрөл ширээгээд ирлээд унтсан элита багштаа загнуулж дараа нь Мартина гэх охинтой танилцсан. Мартина хотын охин бол элита хөдөөнийх. Өдөр нь хичээл сонголт хийх үеэрээ холимог тулаанаар хичээлдэг Марко гэх хөвгүүн түүний анхаарлыг татна. Тэд ярилцаж үзээгүй ч элита түүнийг ихэд сонирхож байгаа нь илт байлаа. Элитагийн ээлж ирэхэд тэр шууд л дуу хөгжмийн ангийг сонгов. Мартина ч тэр элитаг дагаж хөгжмийн анги сонгож авлаа. Өдөр нь эцэг эх нь эмчтэй уулзах ёстой байсан болохоор тэдэнд хэлмэрч хийж өгөх элитаг авахар сургууль дээр нь ирнэ. Сонсголын бэрхшээлтэй эцэг эх машины хөгжмөө маш чангаар тавьж бас эцэг нь хүүхдүүдтэй бүжиглэж байх ба элита сургуулийнхаа сурагчдаас маш их ичнэ. Эмнэлэг дээр хүртэл эцэг эх нь дахиж хүүхэдтэй болохгүй тулд тимч тосыг эмзэг эрхтэн дээрээ ингэж дүрхсэн гэх зүйлсийг эмчид хэлж өгөх элита огтхон ч таатай байсангүй. Сургууль дээр эргэж ирсэн элита хамгийн анхны хөгжмийн хичээлдээ оров. Сурагч нарыг Гюлиана гэх багш угтаж авах бөгөөд тэдний эхний хичээл бол өөрсдийнхөө хоолойг шалгуулах. Хүүхдүүд эхнээсээ шалгуулж эхлэхэд багш нь тэднийг сапрон эсвэл баз эсвэл тэнцэхгүй гэж ялгана. Элитагийн ээлж ирэхэд элита нилээд бусдаасаа санаа зовсон байдалтай хоолоогоо шалгуулах бөгөөд багшд нь таалагдсан бололтой сапроно гэж зохиод бусадтай нь хамт зогсов. Хичээл дарахад элита Мартинаг дагуулад гэртээ ирэх ба Мартина цагаан хоолтон дээр нь амтнд хайртай нэгэн байлаа. Гол асуудал нь гэр бүлийнхэн нь байх ба наад зах нь дүү нь хаалгаа нээлттэй бие засаж эцэг эх нь байшин дөрөгтөл дотн харилцаанд орох гэх мэт. Азар Мартина найрсаг охин байсан тул энэ бүхнийг огтхон ч тоолгүйгээр элитагийн гэр бүлийнхэнтэй найрсаг харилцсан. Элитагийн эцэг эгч тэр элитаг анх удаа найзаагаа гэртээ авчирч байгаа болохоор баяртай байлаа. Нэмээд Мартина элитагийн дүү Франциског халуухан гэж харах бол Францискоч тэр Мартинаг хөөрхөн юм байна гэж элитад хэлв. Элитагийн гэр бүл Мартинад маш их таалагдсан ба гэрлөөгөө буцахдаа сэтгэл хангалуун байлаа. Маргааш өглөө нь фермчдийн нээлттэй өдрөлөг болж элита гэр бүлдээ туслаад өдөр нь хичээлдээ явна. Хөгжим ангийн бүх сурагчид хамтдаа дуулж эхлэхэд зөвхөн элита болон Марко хоёр л дуулахгүй зогсно. Элитаг анзаарсан багш нь дуудаж авчираад хамгийн чухал нотуудыг түүнээр дуулуулахад элита ч сайн дуулж байлаа. Амьсгалаа дуустал дуул гэх мөчид элита өөрийн уушигны хэрээр дуулав. Гэтэл багш нь ч тэр бусад хүүхдүүд ч тэр чимээгүй болох бөгөөд элита өөрөөсөө ичээд хичээлийг орхиж гарна. Угаалгын өрөө орж нүрээ усаар зайлаад эргэж ирэхэд хичээл завсралсан байх ба багш нь Марког зогсоогоод дуулахгүй юм бол яах гэж хөгжмийн ангид орсныг нь асууж байлаа. Марко ч яах гэж орсноо мэдэхгүй байв. Элита цүнхээ аваад гарах гэхэд Гиолана багш элита болон Марког хичээлийн жил дуустал хамтарч дуулах дуэтүүд болгов. Аль аль нь ичимхий болохоор энэ нь сайхан санаа гэж шийдээд тэдэнд хамт дуулах дууг нь ч бас өглөө. Элита гэртээ ирээд дууга бэлдэх гэхэд ээж нь түүнийг дуудаж зурагтаар гарч байгаа мэдээг орчуулуулна. Мэдээгээр хотын дараагаа илжигний фермүүдийг татан буулгаж өөр зориулалтаар ашиглах шийдвэр гаргахад элитагийн эцэг дэлбэртлээ уурлана. Учир нь тэдний гэр бүлийн фермийн голлох амтны нь бол илжиг.
Тэд илжигний сүв бас бяцлаг хийж худалдаалдаг болохоор энэ шийдвэр тэдний гэр бүлд хүн дээр тусахулна. Аав нь шууд л хотын даргын сонгуульд нэр дэвшгээр шийдсэн бөгөөд эхнэрхүү нь тэр дороо дэмжсэн бол Элита тийм ч ихээр дэмжсэнгүй. Эцэг нь сонсголын бэрхшээлтэй болохоор ухаалаг байсан ч асуудал үүснэ. Элита эцэгтэйгээ ганцаарчлан уулзаж гарч болох асуудлуудыг сануулдагч Алессандро амтнд анхаарал тавьдаг. Энэ ажил нь тэднийг хэн гэдгийг нь сануулдаг амьдралынх нь чухал зүйл болохоор яасан ч бууж өгөхгүй гээд шийдчихсэн байлаа. Алессандро мөнгөнд захирагддаг хүмүүсээр өөрсдийн амьдралаа яасан ч сөнөөлгөхгүйгээ Элитад ойлгуулсан бөгөөд Элита ч эцгийгээ дэмжихээр шийднэ. Алессандро нэр дэвшигчээр бүртгүүлж бас өөрийн фирмдээ гэр бүлийнхээ хамтаар хэд хэдэн зураг татуулаад сонгуулийн сурталчилгааны ажлаа албан ёсоор эхлэв. Тэдэнд туслахаар шийдсэн хүмүүсийн нэг нь Элитагийн найз Мартина байсан ба эхэндээ бүхий л зүйл зөв замаар урсаж байлаа. Элита хажуугаар нь дууга бэлдэх ёстой байсан ба Маркогийн хамт анх удаа дууга багштай шалгуулахад багш нь тэднийг ойлголцохгүй байгааг анзаарч хамтдаа бэлтгэл хийхийг даалгана. Дуулах үедээ маш их иччихсэн хоёр багшийнхаа даалгасан ёсоор хамт бэлтгэл хийхэр болсон ба хамгийн ихэнд бэлтгэл хийсэн газар нь Элитагийн ферм байлаа. Тэд бэлтгэлээ эхлэхэд бас л болж өгсөнгүй. Иймд хөгжимгүйгээр дуулахар шийдэн багшийнхаа зааснаар тэврэлдэж байгаад дуулж үзв. Эрэгтэй эмэгтэй хүмүүний зам ёсоор хит их ойртсон хоёр дууны төгсгөлд үнсэлцэж байв. Гэтэл Элитагийн эцэг зочин ирснийг нь мэдлгүй маш чангаар унгаж өрөөрөө нь орж ирсэн ба Элитач тэр Маркоч тэр цочирдон. Удалгүй ээж дүү хоёр нь ч мөн адил хурж ирээд Марког шалгаж эхлэв. Булчинлаг юм байна. Фермд яг тохирно гэж аав нь үзэж явахад ээж нь халуухан найз залуу байна гэж Элитаг ичээн. Харин дүү нь дээд давхраас дүчигнэх чимээ сонсогдсон хэмээн сонсголгүй байж Элита Марко хоёрыг хардаж байлаа. Охиныг маань жирэмсэн болгосон байвал эргэтнийг чинь таслан шүү гэж аав нь дохиогоор үзүүлэхэд Элита тэсэлгүй Марког үдэж өгөөд дараа нь эцэг ихтэй гомдлоо. Элита анхны өмсөлт нь бүтлгүйцсэн талаар Мартинад хэлэнгээ сургууль дотоороо алхаж байтал бусад октод эцгийнх нь унгасан талаар хөхрөлдөн ярьж Элитаг доромжлоно. Элита энэ бүхнийг Марко тараасан гэж мэдж байгаа болохоор маш их урам нь хугарна. Дээрээс нь хит их стрессдсэн байсан болохоор дууны хичээлийн үеэр хиттэй дөнгөөр дуулсан ба энийг нь сонссон багш нь түүнтэй ганцаарчлан уулзаад төрөлхийн авьяастай гэдгийг нь хэлж өгөв. Үүгээрч зогсохгүй Турин хотын урлагийн их сургуульд шалгалт өгөх хэрэгтэй гэж ятгахж эхлэнэ. Багш түүнийг ийм зүйл хийхээр төрсөн гэдгийг нь хэлэхэд Элита өөрийгөө онцгой биш гэж хэлээд татгалзав. Алессандрогийн бусад фермчдтэй уулзах уулзалт маш сайн болж тэд түүнийг дэмжинэ гэж амлацгаав. Эцэгтэй хэлмэрч хийж өгөх Элита хичээгээ аз жаргалгүй байгааг анзаарсан дүү нь Элитатай ярилцаад Туринд сургуульд орох боломжтой болсныг нь олж мэднэ. Элита хүслээ дагаад өөр сургууль руу явахыг хүсэж байгаа ч түүнгүүгээр гэр бүлийнх нь хэцүүднэ гэдгийг тэр өөрөө хинээс ч илүү ойлгож байсан юм. Харин дүүн түүнийг хүссэн зүйлийг хийгэж ятгах бөгөөд Элитагийн найз Мартинад дохионы хэл зааж өгөөд аавынхаа сонгуульд туслуулыг их санаа гаргахад Мартинач дуртаяа зөвшөөрнө. Элита багштайгаа уулзаж их сургуулийн шалгалтанд бэлтгэр болсон гэдгээ хэлэх ба дараа нь Маркотой коридорт таарад уучраа олох гэхэд өнөөх нь Элитатай ярилцахгүй зөрж өнгөрнө. Өдөр багшаахаараа зочилж бэлтгэлээ эхлэх гэж байхдаа Элита Марког хөгжмийн ангиас гарсан гэдгийг нь олж мэдэв. Марког удахгүй нууц холимог тулаанд орох гэж байгааг мэдсэн Мартина постерыг нь Элитад үзүүлэхэд Элита огтхон ч эргэлзэлгүйгээр нууц тулаан болох газарт очиж Марког ятгах гэж оролдов. Харамсалтай нь түүний зүтгэл талаар болж Марко түүнийг хөөж явуулна. Марког мартаад бэлтгэлээ үргэлжлүүлэх гэхэд Элитаг хүрээлэх асуудал дууссангүй. Элита бэлтгэлдээ явах гэхэд ээж нь телевизийнхээ ирэх гэж байгааг хэлэх бөгөөд Элита үлдэхөөсөөр аргагүй боллоо. Бэлтгэлдээ хоцорч байсан болохоор Элита орчуулгаач сайн хийж чадахгүй байн утсаа ширтэн. Аав нь түүнийг анзаарч анхааралгүй байгааг нь хэлэхэд Элита уурлаж өөрөө ч гэсэн амьдралтай бас найз залуу нь хүлээж байгаа гэд худлаа хэлчихв. Аргаа барсан эцэг нь амны хайрцгаар нь сурвалжлагчийн хэлж байгааг ойлгоод хариуд нь үйлдвэр бичиж хариугаа хэлэх замаар харилцахаар болцоогоод Элитаг явахыг шаардна. Орой гэртээ ирэхэд ээж нь эцгээсээ яг одоо уучлалтгүй гэж хүсэх бөгөөд ойрдоо охин нь хачин байгааг анзаарсан эцэг эх нь
түүнийг жирэмсэн болсон гэж бодож байлаа. Элита найз залуугүй гэдгээ хэлээд эцэст нь бүх үннээ өчгөхөөр шийдэв. Элита төрийн рүү шилжих их сургуульд орох боломжтой болсон. Бас өөрийгөө маш сайн хоолойтой гэдгээ хэлэхэд өмнө нь охиноо дуулдаг байсан гэдгийг мэдээчгүй байсан эцэг эх нь гайхна. Аав нь биднийг орхиод өөр хот руу явах гэж байгаа мó хэмээн асууж байхад ээж нь багш нь л түүний толгойг угаасан байна гэж уурлана. Энэ үед дүүнч мөн адил энэ ярианд оролцож эцэг эхийгээ амиа бодож байна. Надад хариуцлага хүлээлгэхгүй байна гэж бас уурлалаа. Тэд ямар ч зөвшөлтсөл түрээгүй бөгөөд бүгд л өөрийн өнцгөөс өөр өөрсдийгөө зөвтгөн. Унтах цаг болоход Элита илжигнүүд дээр очиж хэсэг тархиа сэргээсэн бол эцэг эх нь энэ үед охиныхоо талаар ярилцсан. Алессандро охин нь хүсэж байгаа бол явуулах нь зөв гэж үзэх ба харин Катерина Элитагүй бол ферм нь сүрэх болно гэж бодож байв. Маргаашаас нь эхлээд Элита бэлтгэлээ хийж харин түүнийг Мартина орлохоор боллоо. Өөрсдийн сүү бясалгаа бусдад түгээхэд зайлшгүй хүнтэй харилцах шаардлагатай болдог болохоор өмнө нь Элита энэ ажлыг маш сайн хийж байсан бол одоо ширүүхэн зантай Мартина хийн. Мартина доромжллыг үл дэсэж тэр дороо худалдан авагч нартай муудалцаж заримтай нь бүр зодолдох гэж оролдоно. Оройн гэртээ ирэх Алессандро Катерина хоёр нэгч бараа зараагүй байлаа. Эцэг эх нь Мартинаг маш муу байлаа гэж буруутгахад Элита түүнд хугацаа хэрэгтэй гэж найзаагаа өмөрч дахиад л маргалдав. Энэ үед дээд давхарт байсан Мартина Франциско хоёр нэгэндээ татагдж эхэлсэн байлаа. Франциско дохионы хөлийг Мартинад зааж өгөхөд Мартинач хичээнгүйлэн сурна. Маргааш нь хичээл дээрээ сууж байхад цагдаа нар ирээд Марког хууль бус тулаан хийсэн хэрэгээр баривчлав. Элита бэлтгэл хийх үеэрээ багштайгаа ярилцаж яагаад Маркод санаа тавихгүй байгааг нь асуухад багш нь энд Маркогийн төлөө биш чиний төлөө байна гэд уурлана. Элитад хийж чадах зүйл байсангүй. Сонирхдаг залуу нь асуудалтай, гэр бүл нь ч бас асуудалтай. Амьдрал үргэлжилж Элита бэлтгэлээ дасралтгүй хийсээр л байлаа. Тэр нэгэн өдрийг хүртэл Элита дууга бэлдэж байхад эцэг нь сонгогч нартай уулзах ёстой байсан юм. Түүнд хэлмэрч их ёстой байсан хүн нь Мартина байсан ба Мартина уулзалт болох газар руу машинтай явж байгаад бяцхан осолд орно. Элитаг гэртээ ирэхэд ээж нь энэ бүхэнд Элитаг буруутгав. Ингээд зогсохгүй ээж нь ганцаараа дар сууж согтох ба тэр үедээ өөрийн сэтгэлийг уудалж эхлэнэ. Элитаг төрөх үед эмч нар охиныг нь сонсож чаддаг гэж хэлжээ. Тэгэхэд нь Катерина маш их хуйлсан байна. Яагаад гэвэл сонсож чаддаг хүмүүст дэрлэхүүлдэг байсан Катерина сонсголтой хүмүүсийг дэвчэж чаддаггүй байсан байна. Тэр үед Алессандро эхнэрээ тайвшруулад сонсож чаддаг Элитаг сонсголгүй хүн шиг өсгөнө гэж амлажээ. Гэвч тэдний хүслээр болоогүй Элита сонсож бас ярьж чаддаг. Одоо бүр дуулахын тулд тэднийг орхих гэж байна. Гэр бүлийнхээ өмнө түүхийг мэдсэн Элитагийн дотор байсан жоохон гэрэл бүрэн мөссөн унтрана. Элита ээжигээ бас эцгийгээ өөрийг нь эд хэрэгсэл шиг харлаа гэж уурлахад Алессандро чи хүсвэл явж болно. Бид өөрсдийгөө аргалж чадна гэж хариулав. Элита багтарч уурлахдаа багш дээрээ очиод дахиж төрийн хотод болох шалгаруултанд бэлтгэл хийхгүй гэдгээ хэлээд явхад багш нь түүнийг тийм ч амархан мөрөөдлөөсөө буцахыг нь зөвшөөрсөнгүй. Гюлана багш Элитагийн ээжтэй уулзахыг хүссэн ба Элита дурамчхан байсан ч уулзуулахаар шийднэ. Эрүүл болон хөгжлийн бэрхшээлтэй бүсгүйчүүдийн хэрүүл ширүүхэн өрнөж, Катерина эцэст нь Гюлиана багшийг хүүхэдгүйгээд хэлчихнэ. Уралсан Гюлиана багш өөрт нь ч бас Катерина шиг ээж байсныг дурдаад эцэст нь ээжийнх нь сонгож өгсөн ээр өөрийг нь хуурсан болохоор багш дахиж ирэх хүнд итгэхгүй байхаар шийдсэн гэдгээ хэлв. Тэгээд Гюлиана багш жинхэнэ толгоо угаагчид та нар шиг л хүмүүс байдаг юм гэв. Гюлиана багшийн үгсийг Катерина сонсохгүй болохоор Гюлиана багш Элитагийн мөрнөөс нь бариад өөрийнхөө амьдралыг хэнэрч буй шийдвэл энэ зөвхөн чиний амьдрал гэж хэллээ. Энэ үгс Элитад маш хүчтэй нөлөөлж тэр гэр бүлээч тэр дуугаач тэр хаяхгүй байхаар шийднэ. Харин их сургуульд орох мөрөөдөл нь бараг л боломжгүй зүйл байсан юм. Марко хичээлдээ эргэн ирсэн ба Элита тэр хоёрын харилцаа дахин сэргэлээ. Эцэг эхчүүдэд зориулсан урьдчилсан тоглолт болох өдрөө ирэхэд Элита Марко хоёр нэг нэгэндээ сэтгэлээ илчлэнэ. Тоглолтын дундуур Элита Марко хоёрыг дуулж эхлэхэд Алессандро охиныхоо хоолойг сонсож чадахгүй байсан ч үзэж байсан хүмүүсийн нүдэнд нь цээлгэнэх нулимс болон тэдний нүүрэн дээр тодрох аз жаргалыг анзаарч байлаа. Катерина ч мөн адил алга даш хүмүүсийг хараад охиноороо бахархна.
Харин Элита Марко хоёр тайзны араар ороод анх удаага үнсэлцэв. Тоглолт маш сайхан болсон болохоор Гулиана багш Элитагийн эцэг эхийг ятгах гэж оролдоно. Харамсалтай нь тэдний яриа тийм ч удаан үргэлжилсэнгүй. Гэртээ ирсэн хойно Алессандро охиныхоо хоолойг сонсохыг маш их хүсэж байгаагаа охиндоо хэлээд Элитагаас дуудуулахыг хүсээд дуулах үед нь хоолон дээр нь гараа тавьж жичрэгээг нь мэдрэв. Элитагийн дуулсан хайрын дууг Алессандро жихээрээ сонсоогүй ч маш ойроос мэдэрсэн юм. Тэр шин Алессандро унтаж чадахгүй байсан ба гэнэт нэгэн шийдвэрт хүрээд шууд л орноосоо босов. Алессандро охиныхоо өрөө рүү явж ороод түүнийг сэрээгээд хуцлаарай бид төрийн явна гэж хэлнэ. Шалгаруулалт тулах цаг нь тулчихсан байсан болохоор Алессандро гэр бүлийн хамт Турин хотыг зорилоо. Марко энэ мэдээг сонсоод Гулиана багш дээр очиж Элитаг шалгаруулалтанд орох гэж байгааг дуулгана. Тэд цагтаа амжиж очсон ба Гулиана багш төгөлдөр хууран дээр очиж байрлалаа эзлэхэд Элитагийн гэр бүлийнхэн болон Марко үзэгчдийн суудалд сууцгаав. Өөрийг нэг их хүмүүс бүгд түүнтэй хамт байсан болохоор Элита дуугаа маш сайн дуулж хажуугаар нь дууныхаа орчуулгыг гэр бүлийнхэндээ хүргэнэ. Гулиана багшийн сэтгэл нь хөдөлж нулимс унгах гад Марко ч мөн адил таг гөлөрсөн байдалтай сууна. Шүүгч нарт Элитагийн үзүүлбэр маш их таалагдсан болохоор Элита Турин хотын урлагийн их сургуульд шууд л тэнцлээ. Элита гэртээ ирсэн хойноо эд зүйлсээ баглаж өөр хот руу шилжихдээ бэлдэнэ. Энэ удаад хинч түүнийг буруутгаж бас ятгсангүй. Гэр бүлийнхэн нь Элитаг авьяастай гэдгийг нэгэнт мэдсэн болохоор түүнийг явх үед нь хамгийн сайн сайхныг хүсэж нулимс дүүрэн үдэж өгөв. Элита машина зогсоогоод гэрлүүгээ гүйж эцэг их дүүгээ дахин нэг удаа тэвэрлээ. Үүндээ Элита одоо ч тэднийхээ жоохон охин нь хэвээрээ. Элитаг сургуультай явсны дараа гэр бүлийнхэн нь огтхон ч асуудалтай тулгарсангүй. Учир нь Мартина Франциска хоёр гэр бүлийн бизнесээ авч явхад хангалттай байсан юм. Мартина дохионы хэлийг маш сайн сурсан байх ба тэр Францискогийн хамтаар өөрсдийн фермээ сурталчилж байгаагаар кино төгсдөг.